Доктортой хөгжил гэдэг нь хүмүүсийн тасралтгүй сурч боловсрох үйл явдал бөгөөд ирээдүй болон өөрийгөө хохирохгүй амьдрах ухаан. Байгаль орчин, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг тэмцвэртэй авч явах үзэл юм а. Доктортой хөгжлийн зарчмууд үзэл санааг бүх нийтийн боловсролоор дамжуулж хүмүүст хүргэх нь хамгийн үр дүнтэй. Дэлхийн иргэн болгохын хувьд доктортой хөгжлийг хэрэгжүүлэхэд өөрийн хөв нэмрээ оруулж өөрөө шалтгааллах бүх зүйлээ хэвшүүлэх нь доктортой хөгжлийн боловсролын зорилго болно. 13 дугаар зорилболох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө багасгах сэдвийг манай баг дэлгэрүүлэн судалсан байна. STEM сургалтын гол хэлбэр нь математик, байгалийн ухааны мэдлэг чадвараа ашиглаж инженерчлэл, дизайнчлалын процессын дагуу асуудлыг шийдвэрлэх зохион бүтээх даалгавар гүйцэтгэхэд оршино. 21-р зууны чадамжийг дараах 4 зүйлсээр төлөвлөлөн гаргасан байна. Мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлс гэсэн 4 зүйлсээр шууд суралцах, хамтаас хамтарч суралцах, мэдгэд суралцах, бүтээхэд суралцах гэсэн түлхүүр үгсээр төлөвлөлөн оруулсан байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхийд даяар байгаль орчин хүний амьдралд томоохон нөлөө үзүүлж байгаа тул бид STEM арга зүй болон 21-р зууны чадвараа ашиглан шийдвэрлэх ёстой. Эдгээр сургыг харуул хүний үйл ажиллагаанаас бий болсон хог аягдал, ой модыг тайрах, нүүрс тээвэрлэлт, машины утаа, нүүрсний утаа гэх мэт зүйлс харагдаж байна. Нүүрс, бензин зэрэг түлшийг их хэмжээгээр шатаах нь агаарт хүлэмжийг хийгсгэж дэлхийг тулааруулдаг. Мөн ой модыг огтлох нь нүүрс хүчлийн хийх шингээх чадварыг бууруулдаг. Үйлдвэр машин техникээс гарч буйдаг хог аягдлыг буруу менежмент зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийг бохирдуулж сөргөөр нөлөөлдөг байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад тусалдаг зүйлсийг дурдвал мод тарих, ой модыг хамгаалах нь, агаарыг цэвэршүүлж нүүрс хүчлийг багасгах нь, мөн сэргээгдэх эрчим хүчнэр салхийг ашиглах нь хүлэмжийг ялгаруулалтыг бууруулдаг. Хог хаягдлыг ангилан ялгаах, дахин боловсруулах нийтийн тээвэр хэрэглэх зэрэг нь байгаль ээлтэй үйлдэл юм а. Амьсгалд зөвхөн хүний үйл ажиллагаа бус байгалийн хүчин зүйлсээрч бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Дэлхийн дулаалал эсвэл хөлрөлтийг үүсгэх замаар байгаль орчин сөрөг гэж хэлж болох дараах нөлөөллийг үзүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн аргаар саруулахад нөлөөлөх хүчин зүйлс нь ургамал, ой мод, ургамал потасийн эсдэр дамжуулан нүүрс хүчлийг шингээж хүчил төрөгч ялгаруулна. Ой мод их байх тусмаа дэлхийн дулаалал багасна, мөн дэлхийн хамгийн том нүүрс төрөгчийг шингээгч юм. Далаад ингэсэн нүүрс хүчлийг шингээж чадгалдаг, мөн дулааныг өөртөө авч температурын огцон өсөлтийг сааруулдаг. Альпта нөлөө гэдэг нь дэлхийн гадаргуу болох мэс цас, ус, хөрс гэх мэт нарны туссан гэрлийг хэдэн хувийн буцаан олгож байгааг илэрхийлдэг ойлголт юм а. Сөрөг талны энэ мөслөгөө үед эхлэх эсвэл дуусах гол шалтгаан болдог. Урт хугацаагаар явагддаг учраас уур амьсгалын өөрчлөлтийг эрс өөрчилж амьд биетнүүдийг амьдрах орчныг үгүй хийх аюултай үзэгдэл юм а. Галтуулын өмс нь магний, калий, кальц зэрэг эрдэс бодисоор маш баялаг. Дэлбэрэлтийн дараа тухайн орчмын үрс нь хамгийн үржил шимтэг үрс болоо урдаг. Энэ ургамал, ой мод, ургах одоо нөхцөлийг маш хурдан бүхтүүлдгээрээ таван талтай. Сөрөг тал нь эдгээр жижиг хэсгүүд нь нарны гэрлийг ойлгож дэлхийн гадаргуу хүргэдэг. Мөн хүхэрлэг хийх, үжиглэг, бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах дараах зөвлөмжийг хүргэж байна.